Сайн байцгаана уу? Номын ертөнц клубын ахлагч Тэмэрг юм байна. Номын ертөнц клубын гишүүн Бадмараг байна. За, Бадмарга өнөөдөр хоёул ямар ном талаар ярилцах вэ? За Сэнгийн Эрдэнэ гэдэг зохиолчийн миний их орон миний тоонот гэдэг юм сонгож ирсэн байна. За, шууд нэрнээс нь авч үзэхэд үнэхээр яг их орны яг Монголын тухай гарах уу? Тийм. Их орны тухай ялангуяа одоо нөгөө нэг хүүхэд насны дурсамж зохиолч маань өөрийнхөө амьдардаг байсан амьдрал одоо хүүхэд насны ингээ хүүхэд наснд хийдэг байсан зүйлсүүд гэх мэт ер нь дурсамжаасаа үүдэж бичсэн юм шиг санагдсан. За тэгвэл хоёлаа зохиолчийн талаар багсан. Зохиолчийн талаар. Би бүр зохиолчийн талаар бүр айгу сайн ярих хэрэгтэй байгаа байхгүй юу? Сэнгийн Эрдэнэ гэдэг баяг гэдэг хүн маань болохоор Хинтээ аймгийн Бэндэр суманд 1929 оны 12 сарын 7-нд төрсөн байна. Тэгэд энэ хүн маань 2000 онд нас барсан юм хүнтэй түүхтэй. За тэгтээ амьдарч байгаа хугацаанд манай Сэнгийн Эрдэнэ гой маань болохоор Монгол улсын төрийн шагналт. Тэгээд ардын уран зохиолч гэдэг ийм шагналуудыг авч ирсэн. За энээсээ гадна болохоор манай зохиолчийн маань нэг алдаршны зүйл болохоор хүүрнэн өгүүлэмжээрээ хүүрнэн юмнуудыг өгүүлдэг. Тэгээд сэтгэл зүйн өгүүлгийн мастер гэж бас хэлэгдэг байсан юм лээ. Тэгээд манай зохиолчийн маань гол авч болох шин чанар нь болохоор хүний амьдралын мөн чанарыг айгүй сайн ингээ бүтээлүүдээрээ тусаж өгсөн байдаг. Энэ нүгээрээ бас айгүй алдартай зохиолч маань нэлийн чадвартай тэгжингүүтээ задлан ингээ шинжилж уран үгээр ингээ дүр бүтээхтэй маш сайн хүн байсан юм лээ. За тэгээд төрийн шагналыг нөгөө саяны дурдж байсанчлан төрийн шагналыг болохоор 1965 онд за тэгжингүүтээ ардын уран зохиолч гэдэг энэ шагналаа болохоор 1994 онд авчихсан байлээ. Тэгээд энэ хүний боловсролын тухай гэх юм бол 1949 онд офицерийн сургуулийг төгссөн. За тэгээд 1955 онд Монгол улсын их сургуулийг төгссөн. Энэ натартай. Манай саяны чиний ярьсан онцлогууд яг бидний ярих байгаа номонд яг бүтэн шингэсэн үү? Яг чиний сая ярьсан зохиолчийн маань онцлог зүйлсүүд. Тэгээд бүтэн шингэсэн гэхээс илүү нөгөө нэг бас өөр бүтээлүүд дээрээ ер нь нэг зохиолч би ингэж боддог байхгүй одоо нэг зохиолчийн номыг судлаа зохиолчийн тухай ингээ ярих цаа бол заавал одоо нэг ганц ном гэлтгүү тэр зохиолчийг одоо хэлэх гээд байгаа агуулга хэлэх гээд байгаа санаа гин ингээ бүрэн ойлгохын тулд бас бусад нөгөө нэг ном зохиол хэвлэл бичвэрүүдийг уншаа надаа ингээд илүү чухал санагддаг байхгүй юу. За магадгүй за нэг хүний ингээд нэг зохиолчийн нэг номыг ингээ уншлаа гэж уншаад тэрийг ингээ ярьлаа. Тэр хүн ерөөдөө тиймэрхүү ном унших юм байлаа гэдэг мэдээлэлээс илүү олон номыг ингээ уншснараа нөгөө тэр хүний нөгөө яг ямар үзэл бодолтой яг ямар мессеж хүргэх гээд байгааг нь илүү барьж хахад хүн бол санагдсан. Тэгээд зохиолчийнхаа талаар нэлээд судлаа. Нөгөө манай зохиолч маань яалтчгүй нөгөө нэг хүүхдүүдийн заавал судлах агуулга гэж байдаг шүү дээ. Уран зохиолын тэн дээр ер нь манай манай зохиолчийн зохиолууд бас нэлээд их шингэж өгсөн. Тэгээд эдраас нь ингээд дуртай бол амьдралын тойрог, тэгээд баян бүрд, зан азар, тэгээд хойд насандаа учрна гэдэг ийм гих мэтчлэн маш олон номнуудыг ингэж төрүүлсэн, зохиосон ийм гайхалтай байна. Ер нь бол бидний ерөнхий боловсролын хичээл заадаг бас үйлчлэг зохиолууд бас сонсогдож байна тий. За тэгвэл яг хоёулынх нь өнөөдөр ярих номны товч агуулгыг үзэгчтэй танилцуулаач. За энэ хүү миний их орон миний тоон гэхээр юу бодогдож байна? За их орон тоон гингүүт шууд нар бодогдож байна л доо. Яг миний их орныг байнга нар илчээрээ төөндөг. Тийм утгатай юм болоо гэж бодогдож байна. Тий. Миний их орон миний тоон тэгээд юу гэсэн энэ хүү номон дээр болохоор зохиолт их орон нутаг ус тэгээд язгуур үнэт зүйлийг маш уянгийн баясаар өгүүлдэг. Тэгээд энэ номны маань гол санаа гэх юм бол их орон гэдэг ер нь зөвхөн газар нутаг биш ээ. Харин ингээд хүний сэтгэл угсаа гарал гэх мэт дурсамж бүхэн шингэсэн зүйл байд юмаа гэдэг ийм гол санааг илэрхийлсэн гэж би өөрийнхөө хувьд тэгж үзээд байгаа. Тэгээд Монголын тоонот гэдэг нь их оронтой ингээд харьцуулж байгаа байхгүй юу? Энд дээр бас нөгөө нэг тэнгэрийн тухай орж ирээд байгаа. За Монгол гэрт ингээл тооноор ингээд нар тусаад за ингээд тооноор ингээд гэрэл ингээд тэнгэрээ ингээд харж байгаа шүү дээ. Тэгэхэд ингээд энэ дээр болохоор тооноор нэг тэгж харахуур тэгчингүүтээ бас хотод зүрийг тоонгүй тэнгэрийг харах нэг өөр гэж ирсэн байхгүй. Тэгэд энэ нь болохоор миний бодлоор яг юу гэж ойлгосон бэ гэхээр хүний
буцаж очиж болдохгүй одоо дахин олдохгүй ингээ алтчиг үнэтэй цаг хугацаа гэж ярьдаг. Гэхдээ тэр цаг хугацаа гэдэг бол үнэхээр алтнаас үнэтэй юм билээ. Одоо энэ дээр болохоор хүүхэд насны тухай айгуу сайн өгүүлж байгаа. Ингээ буцаж очиж болохгүй хүүхэд нас гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд тооныг миний их орон миний тоонот гэдэг тоонтой зүйлээд байгаа нь за хүүхэд наснда одоо нөө би сая ярьсан шүү дээ. Ингээд их орон гэдэг зөвхөн нутаг биш юм аа. Ингээд бидний хүний сэтгэл дурсамж их мэтчлэн зүйлсүүд ингээд бидний бас нэг их орон шүү. Бидний ингээд үнэт зүйл шүү гэдэг ингээд мессежийг өгöd байгаа байхгүй юу. Тэгчингүүтээ тооноор харагдах тэнгэр нэг өөр. Тэгээд зүгээр нэг тоонгүй өөр хотод амьдардаг ч байна өөр улсын ч байна тэнгэр нэг өөр гэж ирсэн болохоор хүүхэд наснда айгүй нэг юм сайхан амьдардаг хүн байла. Дурсамж бүтээгээд за хөдөө ялангуяа ингээд хөдөө амьдардаг байсан хүн тэгээд гэх юм бол тэр тооноор харагдаж байгаа тэнгэр хүртэл ингээд сэтгэлд нь өөр хоногшиж үлдсэн байгаа байхгүй юу. Энэ нь болохоор нөгөө нэг гол санаатай тэгээд холбогдоод ирж байгаа. Их орон гэдэг нөгөө миний сая гэсэн шиг зөвхөн нутаг ус биш ээ. Бидний тусч өнгөрүүлсэн амьдрал дурсамжууд тэр байтугай бидний үндэс угсаа гарал хүртэл их орон юм шүү гэдэг нь ингээд миний бодлоор л хотод ирж амьдраад өмнөх нөгөө нэг хөдөө амьдардаг байсан тийм ингээ үеэ санагалзаад дурсаж тэгж хэлсэн болоо гэж үзсэн байхгүй. Тэгэхээр тэр тоонот ингэж багтаж байгаа нар тэнгэр одоо тэнгэрт үзэгдэх сар од гариг ирэхээс тэр нь болохоор заавал тэр од гэхээсээ илүү нөгөө нэг тэр үеийн тэр одоо хүний амьдарч исэн аж ахуй яг тэнд ингээд өнгөрүүлсэн дурсамж идэр нь бас яг тэр ингээд тоонд одоо ингээд хөдөө ингээд амьдрахацсан орой унтлаа дээшээ одоо багнаад тоолдог ч юм уу багнаа гинэ унаа тоолдог ч юм уу тооноо ингээд ширтэл одоо орж иж байгаа сар байна уу од байна уу тэрийг ингээд хараад ингээд ширтэж байгаа л унтцдаг байхгүй юу биас өөрөө тэгж үзсэн. Тэгэхээр тэр одоо миний бодлоор хэм бол оройн цагаар за ингээд нэг бүхэл өдөр ингээд яваад өнгөрлөө. Тэгэд ингээд өнгөрж байхад ингээд за нэг амьсгаа аваад нэг тайвширж байгаа үе ингээд орой ингээд унтахын өмнө үе байдаг шүү дээ. Унтахын өмнө үе дээр яг тэгж нөгөө нэг тоон нэг ингээд харснараа одоо тэр өдрийнхөө дүгнэлт гэх юм уу. Тэг дүгнэлт хийхээр одоо юу гэмээр юм бтээ. Тэг тэр ингээд өдөржингөө туулаад нэг зүйлсүүдийг өнгөрүүлчлөө. Тэгээд ингээд оройн ингээд тэр зүйлсүүд ингээд бодоод магадгүй нөгөө нэг тооноо ингээд хараад тооноор ингээд харагдах тэнгэрийг хараад өөрийнхөө нөгөө нэг энерги дурсамжуудаа шингээсэн болов гэж би бас бодоод байгаа. Тэгээд тэгчингүүтээ нөгөө байгаль экологтой яг би тэрнийхэн тухай саяараг байна. Байгаль экологтой яг яаж ингээд холбогдож байгаа вэ гэхээр одоо ингээд нөгөө нэг их орон гэдэг зөвхөн нутаг ус биш ээ. Газар нутаг биш ээ. Их орон гэдэг чинь бидний ингээд хүний сэтгэл угсаа гарал гэх мэт ингээд дурсамж чинь хүртэл их орон чинь байд юм шүү гэдэг юм мессежийг давхар өгöd байгаа. Тэгээд энэ байгаль экологтой би бас бодсон байхгүй энэ одоо яагаад байгаль экологтой холбогдоод байгаа юм бол за яг зүгээр ингээд зан заншил монголчуудын угсаа гарал одоо юу гэдэг тиймэрхүү ийм нийтлэг аж ахуй гэдэг зүйл одоо монголчууд байгальтайгаа яаж харьцаж байгаа тухай ингээд өгүүлчлээ. Тэгчингүүтээ яагаад ингээд энэ хүн нутаг их орон гэдэг нь нутаг зөвхөн газар нутаг бишээ гэдэг ингээ өгч байгаа шүү дээ. Яг инээ ингээ бодоод үзсэн чинь нөгөө нэг бид нартай бас холбогдож ирж байгаа байхгүй юу? Хүмүүсийн өөрсдийнх нь дурсамж болон угсаа гарал нь хүртэл их орон байд юм шүү гэдэг мессежийг өгж байгаа нь болохоор хүн гэдэг их орноос салахгүй шүү. Хүн ингээд газар нутаг одоо юу гэдэг. За магадгүй за Монгол улсаа орхиод за өөр газар амьдралаа гэж бодоход Монгол орноос авдаг тийм гайхалтай эцэцүүлэн энерги одоо салхины хүртэл сайхан гэж хүмүүс цаа ингээд буудал дээр ингээд ирчээл ярьдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан нөгөө нэг бас миний ингээд байгаль экологтой холбогдож байгаа зүйл нь болохоор хүн гэдэг нөгөө яг таны сая хэлсэн шиг хүн гэдэг байгалаасаа тусдаа биш ээ. Ингээд бидний их оронч гэдэг чинь ингээд бидний дурсамж үнэцүүл угсаа гарал өнгөрсөн болсон одоо юу байдیں۔ Тийм бүх зүйлсүүд чинь их орон юм шүү гэдэг нь болохоор байгаль болон хүнийг нэг гэдэг санааг гаргаж ирж байгаа юм. Манай зохиолч тэгээд эзэм болов уу гэж бодож байна. Ерөнхийдөө бол бас бидэнд хандж байгаа гэсэн тийм. Тэнгүүт яг үнэхээр л энэ ном хэдэн насны хүмүүст одоо эсвэл ямар хүмүүст маа зохиолч маань уншаасаа гэж бодоод ер нь л хэдэн насны хүмүүс уншвал зохистой гэж чи өөрөө бодож байна. Заавал судлах агуулга дээр ялангуяа уран зохиолын агуулга дээр Цэнгийн Эрдэнэгуй гэдэг энэ хүний ингээд айгүй олон бичвэр одоо зохиол бидэн байдаг байхгүй. Тэгэхээр одоо нөгөө тэрийг суур боловсролд манай Цэнгийн Эрдэнэгуй гэдэг хүний бүтээж туурж исэн зохиолууд номнуудыг ингээд хэсэг хэсгээр нь оруулаад байгаа нь
заавалчгүй энэ хүний номыг судлаад уншаад за тэр номноосоо ингээд авч болох нөгөө нэг зүйлсүүдийг авах хэрэгтэй юм шүү гэдэг тийм шалтгаанаар нөгөө нэг заавал судалгаа агуулгад оруулаад байгаа болов уу гэж боддог байхгүй. Тэгэнгүүтээ энэ номыг бол зүгээр л бүх насны хүмүүс ялангуяа уран зохиол тайртай манай Эсэнгийн Эрдэнэхай гэдэг үнэсэн шүү дээ. Хүний амьдралын мөн чанарыг уран бүтээлтэй айгу чадамхаа ингээд өгүүлсэн байдгаа. Тэгчингүүтээ ингээд задлан шинжилж уран үгээр ингээд дүрслэхтэй гарамгай гэсэн болохоор нөгөө уран зохиолын номнууд унших дуртай. Одоо зарим номнууд чинь ингээд за одоо философи дээр ном байна уу, одоо шинжлэх ухааны бүтээлүүд ч юм болохоор за амьдрал тийм юм байдаг. Тийм юм ингэдэг. Тийм юмнаас болоод ингэдэг гэдэг зүгээр нэг юм дог гэдэг нэг юм зүгээр л нэг юм шууд баахан мэдээлэлээр бүүндүүд байдаг байхгүй. Тэр уран зохиолын нэг юу ялгарч болох зүйл нь болохоор маш урнаар зүгээр нэг одоо нэг юу гэдэг за зүгээр нэг наад тусч ингэж хэлэхгүйгээр өстэй за тэртээ харагдах үсийн завсар чөлөөнөөр одоо наран илч маань айгуу сайхан ийнэч гэдэг юм айгуу уран зохиолын байдлаар хэлчихсэн шүү дээ. Тэгэхээр уран зохиол гэдэг болохоор сэтгэл шингэдэг байхгүй. Бүр ингэж маш ингэж нэг тийм нэг аяархан юм үйлчлэлээр сэтгэлд ингэж шингээд тэгээд ингэж сэтгэлд нь шингэсэн байгаа зүйл нь ингэж одоо хүний ингэ сэтгэлд ингээ нэг хоногчсон зүйл чинь гарна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө илүү их ойлгох тийм юм болт юм болов шалтгаан болт юм болов гэж боддог. Тэгэхээр ер нь уран зохиол дуртай ер нь ямар ч насны хүмүүс уншсан зүгээр энэ бас нөгөө нэгэн төрлийн бас нэг гуник төрүүлэх номоо бас. Манай энэхүү дугаарт оролцсон Бадмарагта маш их баярлалаа. Энэхүү номыг бас үнэхээр ойлгомжтой. Бас гүн гүнзгий утга галт санааг нь бас биднэрт үнэхээр гоё тайлбарлаж өглөө. Энэ хүртэл үзэн сонирхсан үзэгч та бүхэндээ бас гүнээ талархъя. Манай дараагийн 50 номны жагсаалтын санал асуулга нэгдсэн байгаа. За та бүхэн манай номын ертөнц клубын нээлттэй групп руу ороод өөрийн санал болгох номоо санал болгох тийм бүрэн боломжтой байгаа шүү. За дараа уулзлаа түр баяр таа.